Та бүхний амрыг ирээ. Өнөөдөр би та бүхэн нэгэн сонирхолтой бичлэгийг харуулмаар байна. Шууд харуулж болохгүй. Нэг жоохон хэсгийг л харуулмаар байна. Энэ нь болохоор монгол хэлний ах гэсэн үг хаанаас гаралтай вэ гэж байгаа. Энэ бичлэг нь болохоор Британий музейн тийм бичлэг байгаа. Би энэ бичлэгийг бүхлээр нь энэ доор тайлбар дээр линкийг тавьчихна. Энэ бичлэг мэдээж зохиогчийн эрэхтэй байж магадгүй гэсэн үднээс иймэрхүү бичлэг хийгээд байна. Тэгээ нэг юм минутанд багтаагаад нэг 20-30 секундын л харуулъя. За. We discovered a coin which was buried at the entrance of this shrine under a religious podium. Now the coin is a coin of Alexander that was minted in Babylon just after the conquest. The coin has on one side the face of the hero god Heracles, and on the other side the storm god Zeus. За энэ болохоор Александрийн зоос гэж байна. Бабилоныг эзлснийхаа дараах нь энэ зоосыг бүтээлгсэн байна. Энэ болохоор нөгөө нэг Зеус бурхан буюу бидний хэлдгээр эзэн юм байгаа. Зеус буюу эзэн тийм үү. За энэ нөгөөх нь болохоор домгийн баатар Геракл гинэ. So in a way, Adad Nadinache, the name means Zeus, the storm god, the giver of brothers. Who are the two brothers? Well, both Heracles, his ancestral counterparts, then Gersu and Alexander. За Александр Херакл нин гөрсө эдгээр болохоор эзний хүүхдүүд юм гинэ. За эхлээд энэ Адад гэж байгаа тийм үү. Монгол хэлэн дээр болохоор Адад болохоор Аадар. Одоо нөгөө storm тийм үү. Тэгээд энэ ахэ гэж байгаа. Brother гэж. За тий. Тэгэхээр ийм эртээр үед одоо Бабилоны үед ч гэсэн одоо ах гэсэн монгол үг явж байжээ. За анхаарал тавьсанд баярлалаа.